Өнөөдрийн манай зочноор Монголын одоо оюутны холбооны ерөнхийлөгч Батсайхан студид хүрэлцээрээд танд өрөөнд хүргэе. За та хүн ч гэсэн өрөөнд хүргэе. Тэгэхээр өнөөдрийн байдлаар одоо мянган оюутны байранд хичнээн оюутан орсон байгаа ба ямар шалгуураар оюутнуудаа энэ байранд оруулж байгаа вэ? Тэгээ ер нь бол ихтэй сургуулийн одоо 210 гаруй оюутан өнөөдрийн байдлаар орсон байна. За маргааш бид нар дараагийн блок буюу Б блокт бол оюутан авч эхэлнэ. За Монголын оюутны холбоонд бол 300 гаруй оюутан яг одоо мянган оюутны байранд хамрагдгийг хүсэлт өргөдлөө бол өгсөн байгаа. Бид нар өнөөдрийн байдлаар бол нийтдээ 37 сургуулийн 968 оюутан одоо оруулахаар бол төлөвлөж бол сургууль бүр тодорхой квот өгсөн байгаа. Энэ квотын дагуу энэ 7 хоног болон эх 7 хоногт амжиж бол оюутнууд маань орж дуусгаар байгаа. Б блок бол одоо эх 7 хоногт бас нээлттэй хийн. Өнөөдөр бол зөвхөн А блок маань одоо нээлттэй хийж олон оюутан залуучуудаа хүлээж аваад байна. Тэгэхээр энэ оюутны байранд орохын тулд оюутнууд маань ямар шалгуурыг давах хэвээр. Одоо зарим оюутнуудын дунд бол ерөөсөө ийм нэрээ гарцсан байлаа. За онц сурдаг, мэдээж сурлагадаа сайн байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ үнэхээр үнэн үү? Одоогор бол тийм ямар нэгэн оюутнуудад тавьж байгаа шалгуур бол байхгүй. Хамгийн том шалгуур нь бол Улаанбаатар хотод одоо хөдөө орон нутгаас ирж суралцж явах хэрэгтэй. Гэсэн ийм шалгуурыг тавьж байгаа. За оюутан бол өөрийнх нь захин үнэмлэх, оюутны үнэмлэх. За энэ оюутны байранд оруулж өгөх хүсэлтэй бол Монголын оюутны холбоо оюутны байрны захиргаан дээр очиж өөрийн биеэр очиж өргөдлөө гаргах ёстой. За нэг оюутны байрны 1 сарын төлбөр бол 68 мянган төгрөгөөр тогтоосон. За энэ жилийн үед бол бид нар оюутнуудыг бол 2-3 сараар бол тасдаж хийх боломжийг бол олгож байгаа. Иргэжил бол улсын төсөөс хэрвээ энэ байрны одоо цахилгаан дулааны асуудлыг шийдэх юм бол оюутны байрны одоо үн бол доктортой арай боломжийн үнэтэй байх гэж бид нар бодож байгаа. Боломжийн үнэ гэснээс яг үн ханшин хэд байгаа вэ? За оюутнуудын дунд бол за нэлээд өндөр үнэтэй байгаа баг үлгэр гэж ярьж л байх шиг үлээ. Тэгэхээр энэ одоогийн байдлаар бол яг 467 мянга буюу өнөөдрийн 12 сарын одоо 10-наас 6 сарын 30 хүртэлх энэ хугацаанд бол оюутан одоо жилийн хугацаанд тий одоо 467 мянган төгрөгийг бол тушаах хэрэгтэй байна. Сарын 68 мянга гэж бодохоор. Тэгэхээр мөнгө одоо бөөгнөр нь өгөх үү эсвэл сар сард нь энэ тийм боломж одоо бас оюутнуудаас нэлээд олон хүсэлтээр манай холбоос захиргааны зөвлөл гэж байгаа энэ зөвлөл дээр яриад бол оюутнууд бол 2 сараар 3 сараар бол өгөх боломжтой. Энэ боломжийг бол олгож бас бүртгэлийг явуулахад ямар нэгэн хүндрэлж хэрэгэл гарахгүй байх үднээс бол асуудлыг шийдэж байгаа. Өнөөдөр нээлт хийсний дараа бол маш олон одоо эцэг эхчүүд орон нутгаас ярьж хүүхдээ хамруулах талаар бол холбогдох биднээс бол мэдээлэл авч ажиллаж байгаа. 68 мянга гэснээс ер нь бол оюутан сар бүр тэтгэлэг авдаг байгаа тийм ээ 70 мянган төгрөгийн. Тэгэхээр энэхүү 70 мянган төгрөгийг зарцуулах боломжтой. 70 мянга гэснээс нэг асуудал их үнэтэй. Оюутнууд маань одоо за зарим иргэдийн зүгээс бол оюутнуудад цензуртай 70 мянгаыг олгох хэрэгтэй. За ерөөсөө муу сурдаг, сайн сурдаг бүгдэнд нь өчгөр улсын төсөвт дарамт учирч байна гэдэг. Тэгэхээр энэ талаар та ямар бодолтой байдаг? Үнэхээр сайн сурдагтай оюутнуудыг шалгаруулад энэ 70 мянга өгсөн дээр эсвэл оюутнуудыг ялгалгүйгээр өгсөн дээр энэ талаар нэгэнт бол улсын одоо дээд боловсролын санхүүжилт сурвалжчдын нийгэм баталгааны тухай гэж хууль батлагдсан байгаа. Тэгээ энэ хууль хэрэгжиж байгаа. Манай холбооны байр суурь бол бас үнэхээр одоо сурлага сайтай оюутнаа дэмжиж гэдэг энэ санаачлага дээр бол байнга бол одоо дэмжиж байдаг. Нийтээр олох нь бол үндэсний тэтгэлэг хэлбэрээр нэг талаасаа бас дээд боловсролыг одоо дэмжих за оюутан сурвалж ялангуяа амьдрал одоо боломж муутайгаар ард иргэдийн хүүхдүүд бас үндэсний одоо тэтгэлэг хэлбэрээр олгож байгаа нь бол зөв гэж үзэж байгаа. Холбоо бол одоо үнэхээр сайн сурсан оюутанд одоо өгөх нэмэлт урамшуул дэмжлэг бол одоо нэмэгдүүлэх шаардлагатай гэж бид нар бол үзэж байгаа. Одоо хууль бол хэрэгжиж байгаа, тодорхой журмууд нь хэрэгжиж байгаа. Өнөөдрийн байдлаар бол одоо өнгөрсөн сарын тэтгэлгүүдийг бол өнөөдрийн байдлаар нэг 9 сараас 12 сарын тэтгэлэг нийтдээ нэг 90 мянган оюутан бол аваад байгаа. Одоо өнөөдрөөс маргаашнаас бол одоо бүх оюутнууд бол тэтгэлэг авах юм бүрэн боломж бол нээлттэй байна. Тэгэхээр би танаас нэг зүйлийг асууя. Та бол Монголын оюутны холбооны ерөнхийлөгч юм байгаа. Яг ерөнхийлөгчийн зүгээс харахад за Монгол Улсын их сургуулийн шинжилгээг та юу гэж үзэж байна? Тэгээ би өөрөө бас Монгол Улсын их сургуулийн удирдах зөвлөлд бас оюутнуудыг төлөө суудаг. Сая өнгөрсөн одоо өдрүүдэд болсон удирдах зөвлөлийн хуралд бол бас бид нар саналаа хийж оролцсон. Ер нь бол Монгол Улсын их сургуулийн шинжил бол цаг үеэ олсон. Ер нь шинжлэх шаардлагатай ийм одоо томоохон бүтцийг бол бас багасгаж байгаа явдал нь бол их үр дүнтэй. Ялангуяа манай дээд боловсролын салбарын шинжиллийн бас нэг томоохон одоо эхлэл бол бас энэ Монгол Улсын их сургуулийн бүтцийн зохион байгуулалтын өрөөл тавигдж байгаа. Холбоо болон оюутнууд бол Монгол Улсын их сургуулийн оюутнуудад бол бас судалгаа явуулж үзсэн. Энэ судалгааны дүгнэлтээр бол 60 гаруй хувь нь бол энэ оюутнууд бол одоо Монгол Улсын их сургуулийн шинжилгээг бол дэмжсэн байсан. За өнгөрсөн хурлаар бид нар бас энэ асуудлаар өөрсдийн байр суурьаа илэрхийлж бол одоо оролцсон байна. 14 сургуулийг 4 болгоно гэсэн энэ талаар та мэдээлэл байна. Ер нь бол нийтдээ энэ бүрэлдэхүүн сургуулиудыг бол
одоо 5 сургууль болгосон байгаа. За хамгийн сүүлд хуучин бол 4 сургууль гэх нэр нь бол олон түмэн бүгдээрээ мэдж байгаа. За сүүлд бол олон улсын харилцаа одоо нийтийн удирдлага гэсэн ийм сургууль бол одоо нэмэгдэж 5 ийм одоо бүрэлдэхүүн сургуультай. За тодорхой бүтэц зохион байгуулалт, хуулийн дагуу тодорхой шинжилгээний зарим чиглэлийн ажлуудыг бол сургуулийн захирал Галт Хоёрт бол үүрэг болгож удирц зөвлөснөл чиглэл өгсөн. За цаашид бол олон сургуулиуд дээр иймэрхүү шинжилгээний ажлуудад эхэлнэ. Энд бас манай оюутнууд дэд улсрлын энэ хөгжлийн төлөө бол бас өөрсдийн дуу хоолой санал бодлоо чөлөөтэй илэрхийлж бол байнгын одоо идэвхтэй энэ чиглэлд хамтран ажиллагч, дуу хоолойгийн санаачлагч нь болж ажиллана гэсэн ийм бодолтой байна. Тэгэхээр та бүхэн ярилцах цаг харамсалтай өндөрлөгдөх гэж байна. За өндөрлөгдөхөөс өмнө би танаас 2 асуулт амжаад асууя. Тэгэхээр юу вэ гэхээр нэг дахь асуулт нь за оюутнууд маань одоо чөлөө цагаа өнгөрөх газар ерөөсөө баар цэнгэний газар болсон байна гэж хүмүүс ярьдаг тийм ээ. Тэгэхээр энэ баар цэнгэний газар болсон энэ сонгох болсон шалтгаан нь оюутны чөлөө цагаа зөв боловсон өнгөрөх газар дутмаг байна эсвэл хувь хүний ухамсартай холбоотой. Энэ нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт нь юу гэхээр оюутан гэдэг үнэлэмж манай улсад ер нь буураад байгаа шүү дээ. Оюутантай гэдэг юм л бол оюутнууд тийм гэдэг. Тэгэхээр энэ үнэлэмж яагаад буураад байна? Та өөрийнхөө тайлбарлал. Зүгээр эхний асуудал бол аль талтай. За ер нь бол оюутныг одоо цагаа өнгөрөөх, чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин тойрны бүрдүүлэхийн асуудал бол одоо асуудалтай хэвээр байж байгаа. За одоо номын санд орох ихтэл өнөөдөр тийм чөлөөтэй олон номын сан бол Монголд бол байхгүй байна. Их сургуулийнхаа номын сан одоо 18 цаг гэхээр хаалгаа бариад явчихж байна. Тэгэхээр энэ олон одоо проблемуудаас бид нар гарах хэрэгтэй. Бид нар шил сая одоо энэ оюутны байр, 1000 оюутны байр гэсэн. Энэний доор бол яг юм залуучуудын одоо хөгжлийн төв гэж байгуулах гэж байгаа. Оюутнууд ингээ ирээд ямар нэгэн баар ресторанд оролцоогоор өөрсдийнхөө чөлөө цаг одоо хамтран мэдлэгээ солилцох ийм төвийг бол байгуулна. Энэ жишээтэйгээр амьдрах ухааны ийм одоо сургалтын төвүүдийг ч бас нэгдсэн үндэсний байгууллага болон бусад байгууллагын дэмжлэгээр бол хийхээр ажиллаж байгаа. Хариултаа авах юм. Тэгээ ер нь бол оюутны нийгмийн үнэлэмжийг бол дийшлүүлэхийн төлөө оюутны байгууллага ажиллаж байгаа. За нийгмээс төрөөс хүртэж байгаа олон одоо нийгмийн халамжийг бол оюутнууд авч байгаа. За хамгийн гол нь оюутнууд маань өөрөө тэрийг зөв зөвтэй зарцуулж одоо нийгэмдээ өөрсдийгөө зөв ойлгуулах ийм шаардлага бол бидний өмнө тулгарч байгаа. Энийг шийдэхин төлөө холбоо бол өөрийнхөө одоо хэмжээнд оюутны байгууллага ажиллаж байгаа гэж ойлгож байна. Бидний урилга хөвлөө авсан танд баярлалаа. Та бүхэн ч гэсэн баярлалаа. За баярлалаа. Тэр үзэгчдээ бид өнөөдөр зочны ярилцлагын цагаар за Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Бат сайхан гурж оролцууллаа.